хурд, ирч хүч, салхи. Эдгээр үгийг сонсоход нэг л нэр санаанд орж байгаа. Valorant протоколын хамгийн түргэн, хамгийн эмх замраагүй. Бас хамгийн эрхчлөөтэй эйжент. Тэр бол Jet. За сайн уцгаа хитэн дараагийн имчилгээрээ уулзж байгаа баяртай байна. Өнөөдрийн имчилгээр та бүхэндээ хамгийн алдартай эйжент болох Jet-ийн өнгөрсөн түүхийг ярихаар бэлтлээ. Имчилэг эхлэхээс өмнө мэдээж like and subscribe дарахгүй бол одоо миний subscribe бүр гацчлаа бурхан минь яагаад ч юм бүр таг гацчлаа. Та бүхний маань like, subscribe цаашд хийх урам зориг өгдөг учраас та бүхэн маань like, sub-а харангүй дараарай. Ингээд бичлэгэнд орцгоё. Солонгосын годомжинд үргэлж хөдөлгөөн, дуу чимээ, амьдрал дүүрэн байдаг. Түүний жинхэнэ нэрийг Хан Сонвоо гэдэг. Jet-ийн нэрийг англиар тэрэлтэд онгоц, эсвэл хурдны онгоц гэж нэрлэдэг. Харин солонгосоор уужим, энэрэнгүй сэтгэлтэй, мэрэгэн хүн гэсэн сайн сайхны бэлэгдэлтэй нэр. Зүс танихгүй олон хүний дунд тэр онцгой байсан. Тэр бол хурданд дуртай, адал явдал хайгч нэгэн. Өдөр бүр шинэ зүйлийг туршиж, агаарыг мэдэрч өөрийгөө хязгаарлах дургүй нэгэн. Гэвч түүний дотор нэг зүйл өөр байсан. Салхи түнд хариу өгдөг. Бусад хүмүүс салхи хүлээж өгнө гэж мэдэрдэг бол Jet салхийг удирддаг байв. Тэр уурлахад салхи босно. Тэр инээхэд агаарт тоос хөөрнө. Харин тэр айхад салхи намждаг. Radiant энерги дэлхийд даяар анх илэрхэд олон хүн өөрчлөгдсөн. Гэхдээ Jet чиг хүчтэй илэрсэн нь ховор. Өсвөр наснда тэр нэгэн өдөр галтайгоонд ажиллаж байтал нэг л нагшинд бүх зүйл буруугаар ирсэн. Газ дэлбэрч, ресторан сүрсэн. Хүмүүс түүнийг буруутгасан байдаг. Гэвч Jet мэдж байсан. Тэр үед салхи өөрөө хөдөлсөн. Хүчин түүнийг хамгаалж бусдыг түлхсэн. Тэр ослон түнд Radiant гэдгээ баталсан мөч байв. Хүмүүсээс зутаж дэлхийд даяар эрен сорвчлогдож эхэлсэн энэ охин удалгүй Valorant протоколын анхны гишүүдийн нэг болсон. Тэр Үмэн Самон дэгдэс нь ер нь бол Omega Jet-ийн балагш заяа. Omega Jet хурж ирээд энд Үмэн Самон дэгдээгээд тэгээд Jet хэлмэгтчихэж байгаа. Ягаад гэвэл Omega Jet-тэй маш адилхан, Alpha Jet-тэй маш адилхан учраас хүмүүс Omega Jet-ийг Alpha Jet-тэй андуураад тэрийг буруутгасан. Шүү. Valorant протокол байгуулагдахад дэлхий хоёр төлд хуваагдсан байсан. Kingdom Corporation ба тэдний нууц судалгаанууд Radiant энергийн хүчийг ашиглан шинэ ертөнц бүтээж байсан. Landfall хэмээх тэр өдөр дэлхийн хоёр тал хоорондоо анх мөргөлдсөн мөч. Jet тэр үед залуу, итгэл дүүрэн байсан ч дотроо зөрчилтэй байсан. Тэр хүн алхаас айдаггүй, гэхдээ алдхаас айдаг байсан. Түүний хурд бол зүгтэлт, түүний инээмсэглэл бол халхавч. Science of Hourglass буюу хөлсний алуурчид түүнийг Stormborn гэж нэрлэсэн. Салхинаас төрсөн охин. Valorant протоколын дотоод мэдээлэлд Atlas нэртэй төсөл байдаг. Энэ нь дэлхийн хоорондын харилцааг тэнцвэржүүлэх орлого юм. Тэнд Garden of Heroes хэмээх нууц байгууламжинд Jet анх удаа өөрийн хувь тавилантай нүрд тулсан. Тэнд тэр Brimstone-оос суралцаж, Jet-тэй анх танилцж, Phoenix-тэй өрсөлдөж эхэлсэн байдаг. Түүний дотор нэг л зүйл өөрчлөгдөж байсан. Тэр ганцаараа биш гэдгээ ойлгож эхэлсэн. Гэвч дотор нь үргэлж нэг айдас нуугдсаар хэрвээ би дахиад хин нэгнийг гэмтээвэл яах вэ? Jet бол хөнгөн сэтгэлтэй биш, зүгээр л хүнд бодлуудаа хурданд нууж чаддаг хүн. Түүний хошигнол, инээд бол хамгаалалт. Түүний хөнгөн байдал бол өөрийгөө гэмтээхээс сэргийлэх хуйг. Тэр ганцаараа байж чадна, гэхдээ ганцаардлыг үзий яддаг. Өөрийгөө өргөлж бага насныг сахилахгүй гэж үзүүлдэгч дотроо гүн гүнзгий бодолтой. Түүний хувьд амьдрал бол уралдаан биш, нэг хорон бүрийг мэдрэх аялал. Салхи шиг тэр ирээдүгээс айхгүй. Тэр зүгээр л түүн рүү гүйдэг. Radiant War. Radiant болон Kingdom-ийн хоорондох даалттай. Тэнд Jet салхины илт шиг байсан. Хурдан, гинтийн, зогсоогдшгүй. Гэтэ түүний доторх салхи улам хүчтэй болж хяналтаас гарч эхэлсэн. Сэж түүнийг тайвшруулж Brimstone түүнд итгэж Phoenix үргэлж инээмсэглэж байсан. Гэвч тэр мэдэрч байлаа. Энэ дайн дуусахгүй. Landfall-ийн дараа Jet анх удаа өөр нэг хөлбөртэй таарсан. Тэр бол өөрийнх нь Omega хөлбөр. Илүү хүйтэн, илүү хөндөй, илүү шийдэмгий Jet. Тэдний хооронд ялгаа бараг л байхгүй. Гэхдээ харц нь өөр. Omega Jet-ийн нүдэнд инээмсэглэл биш, зөвхөн зориг харагддаг. Valorant протокол ба Omega дэлхийн тулаанд Jet өөрийн төлдөө тулгарсан нь хамгийн хүнд сорилт байсан. Тэр өөрөөсөө зогтдог байснаа анзаарсан. Гэхдээ тэр одоо зогтохгүй. Салхит зогтохын тулд бус, дарахын тулд үлээн. Бусад эйжентүүдтэй ямар хөө харилцаатай байсан бэ? Sage бол Jet-ийн салхийг тэнцвэржүүлэгч ганц хүн. Jet хизэж түүнийг багш гэж нэрлэдэггүйч сэтгэл дотор нь Sage-ийг тэгж нэрлэдэг. Тэр түүнийг айдасгүй байхын оронд хариуцлагатай байхад сургадаг. Jet нэгэнд хэлсэн байдаг. Тэр намайг авраагүй.
зүгээр л намайг өөрөөсөө аврахад туссан. Сейжийн тайван харц, Жетийн дэрвгэр инээмсэглэл. Энэ хоёрын зөрчил Valorant протоколын доторх хамгийн үзэсгэлэнтэй тэнцвэр байдаг. So, Sage, when are you going to teach me how to revive people, huh? Jet, That's not how Radiance work. Oh, I see. You're joking. Hilarious. Phoenix. Хэрвээ салхи галыг тэжээдэг бол Phoenix бол Jet-ийн хамгийн эрсдэлтэй, гэхдээ хамгийн хөгжилтэй ослол. Тэд байнга маргалтна, бие бинийгээ шоолно, уралтна. Гэхдээ дайн эхлэхэд хамгийн төгс синхрон хос болдог. Phoenix-ийн инээд салхийг илүү хүчтэй болгож, Jet-ийн хурд галыг илүү хурц болгодог. Гэвч дотооддоо Jet түүнд итгэдэг. Phoenix-ийн гал шиг халуун зан түүнийг айлгадагч бас урам өгдөг. Тэр надаас илүү чанга орилдог ганц хүн. Тийм болохоор би түүнд итгэдэг. Энэ хоёр жохтой ах уу? Hey, Phoenix, if you die, I call dibs on your jacket. Oh, don't be like that. You know you'd also want my shoes. Cypher. Cypher Jet-ийн тухай дэндүү ихийг мэддэг. Түүний дөөсий дотор Jet-ийн өнгөрсөн айдас, нэр бүх зүйл байдаг. Гэвч Cypher түүнийг шүүмжилдэггүй, харин ажигладаг. Jet анх түүнд дургүй байсан. Хин нэгэн өөрийн нууцыг ухаж байгааг твчдэггүй. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд Jet ойлгосон. Cypher бол итгэл гэдэг зүйлийн хамгийн сонирхолтой илэрхийлэл. Тэр бүгдийг хардаг. Гэтэ намайг нүцгэлж биш, хамгаалж хардаг. Тэдний хооронд үггүй ойлголцол бий. Cypher түүний хурдад найдаж, Jet түүний мэдээлэлд итгэдэг. Cypher, just tell me where they are. I'll do the rest. Fly, my wind assassin. Do what you do best. Brimstone. Brimstone бол Jet-ийн хувьд ажуши. Хөгшин ах шиг хүн. Тэр үргэлж Jet-д тушаал өгдөг. Гэхдээ түүний төлөө санаа зовдөг цорын ганц хүн. Jet түүнийг хуучин загварын гэж шоолдогч зүрхнийхээ гүнд мэдэрдэг. Brimstone байхгүй байсан бол тэр эмх замбраагүй салхи төдийл байх байсан. Тэр над руу өглөхөд би маш их дургүй. Гэхдээ л тэр намайг амьд ойлгодог. Yo, Brimstone, you know the drill. Just show me where to go. Jet, remember to stretch. I don't want you to sprain an ankle at 90 miles an hour. Амен. Амен Jet хоёрын хооронд үг багтай харилцаа байдаг. Гэтэ тэр л түүнийг хамгийн сайн ойлгодог. Хоёулаа өнгөрснөөс цугцсан, хоёулаа дууга барьсан хүмүүс. Амен Jet-д салхи гэж хэлэхдээ тэр хүч биш, чөлөөлөлт гэж ойлгодог. Харин Jet түүнд анх удаа инээмсэглэл харуулсан хүн болсон. Тэр сүүдэр дотор би анх удаа гэрэл мэдэрсэн. Няв. Яй. Няв. Хурдтай хоёр хүн уулзахад юу болдог гэж бодож байна? Галын наадам. Jet Neo хоёр нэгэн зүг рүү гүйж байгаа хоёр цахилгаан ба салхи. Тэд өрсөлддөг, бас хүндэлдэг. Neo түнд хүндлэл үзүүлдэг цорын ганц залуу Radiant. Jet түнд зөвлөгөө өгдөг. Хурд бол зүхтах хэрэгсэл биш, чиглэл олох зам. Тэдний инээд уралдаан, найрсаг өрсөлдөн Valorant протоколд амьдрал өгдөг. Hey, Neon, just saying. Wind, lightning, we could make a storm. Sounds reckless. Sure, why not? 폼 미쳤는데? Neon, leave some for me, yeah? Fade. Fade Jet-ийн айдсыг уншиж чаддаг. Тиймээс тэдний хооронд үггүй дай өрнөдөг. Fade түүнийг сордог. Чи яагаад зүгцаар байдаг вэ? Салхины охин. Харин Jet хариулахдаа би зүгтдаггүй, би нисдэг гэж хариулдаг. Fade түнд өөрийн айдсыг танихад тусалсан. Raids. Тулааны талбарт хамгийн чанга хоёр дуу хоолой. Raze ба Jet. Тэдний инээд, хошигнол, уралдаан, дэлбэрэлт бүгд адил ирж хүчтэй. Гэвч Raze Jet-д нэг зүйлийг сургадаг. Хурд бол хөгжилтэй байхын нэг хэлбэр. Хоёулаа дайн дундч инээж чаддаг. Энэ л тэднийг хүн болгож байгаа. There's my bombshell. Crushed it, girl. Dad! My sister from another mister. Let's have some fun, yeah? Салхи нэг л зүйлийг мэднэ. Зогсолт гэж үгүй. Jet амьдралч мөн тийм. Тэр хизээч өнгөрсөндөө гацхгүй, ирээдүгөө сайхгүй. Тэр зүгээр л ниснэ. Салхиар, инээдэр, гэрлэлэр. Тэр бол салхины дунд төрсөн. Түүгээрээ мөнхөд амьдрал. Бичлэг таалагдсан бол like and subscribe. Мөн дараагийн бичлэгээр ямар комент бичмээр байгаагаа эйжент хэсэгт үлдээгээрэй гэсэн. Дараагийн бичлэгэн дээр ямар эйжент оруулмаар байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Баяцгаа.